Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсноо танд өглөөний мэндийг хүргье. За маш сайхан нарлагийн юм өглөө байна. Тэгээд өнөөдөр бас бидний зүрх сэтгэлийн хамгийн харанхуй эсвэл нуугдмал болон эзний гэрэл гэгээ хайр тусах тийм сайхан өдөр байхыг хүсэж ирэж байна гэж. Амен. Тэгээд энэ өглөө бас нөгөө Бадамд орж пастрын Facebook хуудсанда бичсэн байсан нэг постыг хуалцъя гэж бодлоо. Тэгээд зовлонгоо өөртөө ашигтайгаар эргүүлж, залгиж, томроо гэд бичсэн байсан. Тэгээд бүднэр нь танд уншиж хүргвэл өссөж үдсэн хүн өссөж байгаатай хоолоо хуваалцдаг. Ядарч үдсэн хүн ядарсанд тусалдаг. Өөрөө алдаж үдсэн хүн өөртөө найдал алдаа гаргах гэж байгаа хүнд хилж зүйлдэг юм а. Хүн амьдралыг туулахдаа өчнөө зовлон үздэг. Үдсэн зовлон нь бусдад туслах сайхан сэтгэл болдог байх. Гэхдээ зовлонгийнхаа дараа зөв ухаарсан нь л тэгдэг байх. Зарим нь зовлонгоосоо болоод улам хорсож хатуурсан байдаг. Тэгэхээр зовлон харахтаа амьдралд хэрсүүжин суралцж илүү хүчрэхэг хүн болох боломж гэж харах уу? Эсвэл яагаад намайг л онилоо зовоогоод байгаа юм бэ гэж гомдлон улам ихээр амьдралыг хорсож харах уу гэдгээс л хүний дараагийн хийх алхам шийдэгддэг мэт. Зовлондоо яаж хандхаас л бүх юм шалтгаалдаг мэт санагддаг. Зовлонгүй амьдрал гэж байхгүй болохоор хүн өөрөөсөө би илүү сайн хүчрэхэг болох уу? Эсвэл илүү их хорсон сул дорой амьтан болох уу гэдэг асуулт асуух ёстой юм шиг. Тиймд зовлонгоо өөртөө ашигтайгаар эргүүлж, залгиж, томор гэж бичсэн байсан. Гахалтай, үнэхээр гахалтай хүн шүү дээ. Та бол маш сайхан санагдлаа. Тэр ялангуяа тэр нөгөө нэг энэ зовсон хүмүүс их сайхан болцдог, сайхан сэтгэлтэй болцдог гэдэг буруу ойлголт бас жоох яваад байдаг шүү. Зовсон хүмүүс туршлагатай болдог. Гэхдээ зарим зовлон хүнийг хатуу муу хүн болгоцсон байх тохиолдол бас гардаг шүү. Тэгээс надтай адилхан юм туулсан ингээд бас тэгээд ээж бас ойртоод бас буруу үнтэйгээ илүү нөхөлжиж бас болохгүй шүү дээ. Энэ нэстэ гайхалтай зөвлөгөө байна. Би энийг дахиж сохиж харна. Тэгээд Бадамд орж пастрын бас ингээд оруулсан постуудыг уншихаас их сонирхолтой байдаг. Тэгээд сонсогч танд бас их урам өгсөн гэж итгэлтэй байна. Та ямар нэгэн зүйлийг туулаад явж байгаа бол надад л яагаад ийм зүйл туулаад миний эргэн тойронд байгаа хүмүүс зүгээр байгаа юм бэ гэд та магадгүй гомдолж харж иж болох юм тийм. Тэгвэл тийм шүү. Түүнийгээ залгаад та томроорой. Гэхдээ үүнийгтэй сайнаар ингээд эргүүлэх нь чухал юм аа. Тэгэхээр таны туулж байгаа амсж байгаа тэр зүйлийг бурхан сайнаар эргүүлэх болно. Амен. Тэгээд магадгүй тэгж тантай адил зовлон магадгүй тийм сэтгэлийн шархыг амсж байгаа хэн нэгэнд танаар дамжуулан хүрэх болно гэдгийг битгий мартаарай. Тэгээд эзэн тантай үргэлж хамтаага шүү. Тэгээд бурхны өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Тэр танд хайртай шүү. Хөдлөшгүй игнэрт хивээрэ та хангаж цангасан намайг танаас үрсэх мөнхий булгаас ундалаач гэж би танаас агуу намайг хөдлөж харихаг өнрөө Чушто эртулаач намайг хөдлөж хариханы мөрт
харин гүнд хамт бай. Нарманда чихээс таныг би эрлэж харин амлалтыг тань бичэн дагъя. Тантай учирсан би итгэл найдвараач таны өмнө ирж урд мөхөд хамтдаа бай. Намайг хөтлөөч харийнхаа гүн рүү хөтлөөч. Намайг твэрч өртөө ертулаач. Намайг хөтлөөч харийнхаа нөмөрт намайг авчраач. Таныг би улам илүү хайрлая. Би таны харин гүнд хамт бай. Намайг хөтлөөч харийнхаа гүн рүү хөтлөөч. Намайг твэрч өртөө ертулаач. Намайг хөтлөөч харийнхаа нөмөрт намайг авчраач. Таныг би улам илүү хайрлая. Би таны харин гүнд хамт бай. Би таны харин гүнд хамт бай. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За энэ өглөө бид хамтдаа 2 дугаар Петрийн 1:7 итгэл сүсэг дээрээ ах トゥ усыг инэрлийг ах トゥ усыг инэрл дээрээ хайрыг хамтдгаа гэдэг үг. Амен. Энэ гоё үг те. Итгэл сүсэг дээрээ ах トゥ усыг инэрлийг ах トゥ усыг инэрл дээрээ хайрыг хамтдаг гэж. Тэгэхээр тухайн үед нөгөө нэг Петр одоо Паул нарыг үйлчилж явах үед Ромын эзэнт гүрэн Грекийн соёл дээр нэлээд суурилсан Ромын эзэнт гүрний үед бол амьдарч ирсэн байна. За тэгэхээр Грекийн соёл бол нэлээд одоо юу гэдгийг задгай соёлоос хэдийгээр грекчүүдтэй барилга байшин барих болон урлаг соёл те олон зүйл дээр одоо технологийн тал дээр олон зүйл дээр амжилтыг гаргасан боловч тэдний дунд гэр бүлийн амьдралын үндсэн гэдэг зүйл бол маш муудсан одоо те тэрийгээ тэд нар өөрсдөө ч гэсэн тоодгүй одоо өөрсдөө бас зарим талаар хагас бурхад боддор гэж ойлгодог нэг тийм сонирхолтой философитой хүмүүс байсан. Тийм учраас бид нар яадаг гэсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа, хоорондын одоо тэр одоо зөвхөн гэр бүлийн хооронд байх харин нандин харилцаа тэр зүйлүүдийг бол тийм их одоо чухал үнцэнтэд бол тооцдгоо. Яг гэр бүл гэдэг дотроо үүрэг хариуцлагын хэмжээнд бол нэлээд хүлээж авдаг гэсэн байна. Нэг ихнэр нэг нөхөр гэдсэн тэр зүйлүүдийг бол тэд нар бол нэг тоодгүй байсан байна. За тийм болохоор Христэд итгээд эхэлсэн. Есүс Христэд итгэгчид олширч олон болж ингэж эхэлсэн. Тэгээ тэд нар эхэндээ еврейчүүд байсан бол сүүлдээ тэдний дотор грек хүмүүс нэмэгдэж эхэлсэн. Хосломол соёлтой буюу аав нь грек юм эсвэл ээж нь грек ч юм уу эсвэл аав нь ром ч юм уу эсвэл угаасаа ром гэр бүлд өссөн Паул шиг ч юм уу ийм янз бүрийн хүмүүс бий болж эхэлсний дараа тэдний дотор одоо бидний нөгөө ярьдгаар бол одоо юу гэхээр артал буюу
арт талын соёл буюу нөгөө бэкграунд гэж ярьдаг. Арт талын соёл буюу тэр гэр бүл ямар гэр бүлээс ямар ойлголтоос ямар хайр гэдэг зүйлийг юу гэж ойлгодгийг, үүрэг хариуцлага гэдэг зүйлийг юу гэж ойлгодгийг, өрийг юу гэж ойлгодгийг, боолыг юу гэж ойлгодгийг те ингээд бүх ойлголтууд нь өөр гэр бүлүүдээс хүмүүс Есүс Христэд итгэж эхлээд эзний өмнө одоо гэмшиж баптизм хүртсэний дараа тэд амьдралын хэм маяг шинээр ингээд одоо сурах хэрэгтэй болох үед тэдэнд нэг юм тохиолдож эхэлсэн. За тэр бол юу хэрэг сонирхолтой. Яг үндэ тэд нар хичнээн том болсон хүмүүс байсан ч гэсэн тэдэнд бүх зүйлийг шинээр заах хэрэгтэй болсон. За одоо өөрөөсөө дүү эмэгт бүсгийг охин дүүшгээ хайрлаа шүү. Өөрөөсөө ах мат хүнийг эцэг шигээ хүндлээ шүү. Одоо ингэж эгч хүнийг ээчгээ те ингэж юм шиг та нар бэлэвсэн хүмүүсийг харж хандаа шүү. Тийм үү? За та нар одоо ингэн байгаагаа хоёр дээлтэй бол байгаагаа илүүчлэн тэгээд ингэн хуваалцсан гэдэг гэх мэт маш их юм олон зүйлүүдийг заах болсон. Заахын гэрээр бас юу болсон гэхээр итгэгчид ирээд асуудаг болсон. Нэг ингээд ах яах вэ гэж. За одоо шин те би боолтой за тэгээд боолчуудтай эзэн шиг л харьцах болдгоо байхгүй. Яга нөгөө манай алдарт Аристотл боол бол хөдөлмөрийн амьд багц зэвсэг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд би ингээд боолоо харахлаар урд нь ингээд багж миний амьдралын хэрэглээ багж одоо тэ миний одоо юу гэдгийг тэгж ойлгодог байсан чи одоо би түүнийг ингээд бурхан түүнийг хайрладаг, бурхан түүнийг магадгүй Йосеф шиг хүмүүжүүлжээж ч магадгүй өдр гэсэн зүйлүүдийг бодож чадахгүй байна. Би тэгээ яах вэ гэж. Гэтэл Паул болохоор Филимонд нэг хэлсэн мэт шүү дээ. Чам чиний хийх гэж байгаа сайныг сайн чинь албатлагаар бос. Чиний зүрх сэтгэлийн гүнээс гараасай гэж. Чиний итгэлийн сайнаас гараасай гэж хүсэж байна гэж. Тэгэхээр Петр, Паул бүгдөө ятгаж ирсэн. Ах дүүс итгэл сүсэг дээрээ ах дүүсийг инэрлэе гэж. Энэ инэрл гэдэг үгийг ах дүүсийн харилцаан дээр нэмж гисэн. Тэ? Энэ албатлагаар ш. Би ах чинь байна гэсэн албатлагаар ш. Би дүү чинь байна гэсэн албатлагаар ш. Би энэ хүнд ах нь болж эзэн төрж амьдарч энэ амьдралыг туулах энэ боломжийг эзэн надад өгсөн шүү. Тийм учраас хэрвээ хэн нэг нь энэ хүнийг инэрх ёстой бол хамгаалах ёстой бол хайрлах ёстой бол тэр нь би юм шүү. Би энэ хүний дүүн болж төрсөн юм. Энэ хүн миний ах, миний эгч болж төрсөн юм те. Энэ хүн надаас ингээд хайрыг амааргүй зүгээр чи өөрийнхөө амьдралыг бод гэж хэлсэн ч гэсэн энэ хүнийг бурхан миний амьдралд оруулж ирсэн учраас бурхан миний амьдралд оруулж ирсэн хүмүүсээр дамжуулж намайг үдэт зэрэгтэй хөрсөн учраас би энэ хүнд инэрлийг, уучлалыг, боломжийг хамгийн түрүүнд олгох ёстой юм шүү гэдэг зүйлийг. Бурхан бол хайр, инэрлийн бурхан гэдэг. Хайрын бурхан, инэрлийн бурхан. Инэрлийн бурхан гэдээ хэлсэн ч гэсэн хайрын бурхан гэх юм бол ерөнхий сонсогт нь хайр гэдэг. Инэрлийн гэх юм бол энэ ямар нэгэн зүйлд нэг юм буруутгал эсвэл буруу зүйл байсан ч гэсэн хайрлж, инэрч, ойлгож байдаг нэг юм хайрын нэг гайхалтай хандлагын талаар өгүүлж байгаа юм. Тэгэхээр итгэл сүсэг гэж. Тэгэхээр бид нэр Есүс Христэд итгэж мөнх амьтаа болсны дараа бид нар үнэхээр юу гэж байгаа юм л та. Энэ дэлхийг орхисон ч гэсэн мөнх амьд бид нар тэртээ тэргүй байх болохоор бид нар мөнх амьд нэг санаа зовж түүнийг алдчихвэ, түүнийг хадгалах гэжтэй, түүнийг алдахад алдуулж магадгүй, уруу татаж магадгүй, гайвуулж магадгүй зүйлүүдээс ингэж зүхтаж ингэж явах юм. Нэгэнт мөнх амьтаа болсон, арт талын бурхантай болсон, өөрийг нь хайрладаг нэгэнтэй болсон, ариун сүнстэй болсон нэгнийхээ өөр энэ зүйлийг чинь хүртэж чадаагүй байгаа тэр хүмүүстээр очиж ах дүүсийг инэрлийг өдүүлэх хэрэгтэй гэдэг талаар Петр бол ятгах гэсэн. Тэгэхээр түрүүн бадамдорж пастрын постын талаар ярьж байгаад миний амьдралд тохиолч нэг зүйл санаанд орлоо. Нөгөө нэг юм би өөрөө их олон зүйлийг туулсан л да эзний одоо тэ төлөвлөгөөгөр гэж бол би хэлмээр байдаг. Их олон зүйлүүдийг бас ялангуяа эрүүл мэндтэй юм эсвэл одоо юу гэдгийг адал явдалтай гэдэг юм уу те зөндөө юм надад тохиолддог. Тэгсэн ч гэсэн үргэлж байрандаа буцаж ирдэг их сонирхолтой. Алддаг, ондог ингээд урууддаг те
нэгээд юу гэдгийг бэртэж гэмтдэг. Тэгсэн ч гэсэн өөрийнхөө үйлчлэлээр өөрийнхөө байх ёстой газар, өөрийнхөө байх ёстой эсвэл өөрийн оролцоо хэрэгтэлтэй газараа яг тэндээ эргээд ирдэг. Миний амьдрал тохиолж байгаа зүйлүүд нь намайг одоо юу гэдгийг эзнээс холдоход юм уу эсвэл эзний үйлчлэлээс холдоход бол нөлөөлж байгаагүй. Тэгээд түрүү нэг тэгсэн шүү дээ. Зовлон үзсэн хүн зовлон үдсэж байгаа хүнд төвлөж чаддаг гэж. Гэтэл манай монголчууд бид нар Христэд итгэхээс өмнө ямар байсан сандаа. Тэр хин нэгэн зовлон үдсэн хажууд байгаад хаа заримдаа бид эргэж боддог гэж. Яа боддог байсан гэж энэ нэг юм хажууд байгаад байгаа болохоор энэний нөгөө юу нь одоо над дээр нөлөөлөд байна гэж. Энэ бүтлгүй нөхөр хамт байгаад хахаар бүтлгүй байдал нь надад нөлөөлөд байна. Энэ нэг юм адал явдлаа нөхөр хажууд байхаар адал явдал надад нөлөөлөд байна те. Энэ нэг өвдсөн нөхөр хажууд байгаад хахаар би өвдөд байна гэдэг ч юм ингэж хамаатуулж бусдыг буруутгаж боддог тийм зүйл бидний амьдралд байдаг байсан гэж. Тэгвэл Христэд итгэснийхаа дараа та тэхээ болсон биз дээ. Тэгтээ болсон биз дээ үнэхээр. Яагаад гэвэл Петрийн хэлсэн юм шин. Итгэл сүсэг дээр ах トゥ усыг инэрлийг нэмэ гэж. Тэгэхээр тухайн үед бол нөгөө Грек Ромын соёлтой байсан болохоор Грек Ромчууд бүтээн байгуулалтын талаар асар их өндөр мэдлэгтэй хүмүүс байсан байхгүй. Тийм учраас тэд нэр ингээ те тэрний дараа энэ явна. За энэ хөнгөн хүлэг онго эхлээд хүнд хүлэг онгоц явна. Хүнд хүлэг онгоц ингэж юмыг ингэж яарж явахдаа хөнгөн хүлэг онгоцуудаа олсоор ингэж хооронд нь бэхэлж явна. За тэгээд ингэж явна. Эхлээд тэр цувааны тэр хүлэг онгоц зангуугаа хайн гэж хүлэг онгоцон дээр тооцоолдог бол зам тавихтаа тий эхлээд газрыг ухна. Тэгээд дараад нь том чулуунууд тавина. Тэгээд дараад нь жижиг чулуунууд хийн. Тэгээд илсхийн. Тэгээд дараад нь ингэн гээд бүр ингээд нэг бол ингэж яг юм логик дараалтаа 1 2 3 4 араасаа цуурах байдлаар тэд нар маш сайн бодвол нөгөө бол тэд нар юм сэндвичиг юмыг хэрхэн яаж альнаас нь эхэлж давхарлах вэ гэдэг талаар маш сайн өндөр боловсралтай тийм цаг үе байсан л да. Хүмүүсийн одоо сэтгэлгээ дээд хэмжээндээ өгч ирсэн. Тийм учраас Петр итгэл сүсэг дээр ах トゥ усыг инэрлийг ах トゥ усыг инэрл дээрээ хайрыг хамтдгаа гэж ингэж хэлэхдээ бид нар яг нэг төрлийн ийм сэндвичийн олон амттнуудыг давхарлаж тавьсан ийм талхыг санал болгож байгаа юм шиг ярьж байгаа. Тэгээ бид нэр 70 давхар мэдэн штэ те 70 давхар айгу гоё идэг штэ. Христэд итгэгчдийн хувьд бол итгэдэггүй хүмүүсийн хамгийн их тавьдаг асуулт бол чиний хувьд итгэлч юу юм? Чиний итгэл чинь тэгээд яг юу юм гэж асуудаг. Их олон удаа асуудаг л да. Тэгээд асуух үед бол тэр хүмүүст өгсөн хамгийн их хариулт бол Бурхан намайг өршөөсөн. Тэр миний төлөө ихийг хийсэн. Түүнээс өөр хинч надад тэгж их өршөөл хайр инэрлийг үзүүл боломжийг олгож хариу нэхэлгүйгээр намайг тэгж чөлөөлөхгүй. Тэрнээс гадна хинч надад намайг бол олон хүмүүс одоо юу гэдэг эрүүл мэндийн байдлаас болоод өрөвдөх байдал гаргадаг боловч намайг чадна гэж намайг хүчилж те намайг урамшуулж надтай зэрэгцэж миний одоо юу гэдгийг өөрсдөд нь саадуулж өгдөг байдлууд дээр илүү анхаарлаа хандуулж исэн тохиолдол Христэд итгэсэн донд бол бага байсан гэж. Тэгээ би Есүст итгээд миний хамгийн гол эзэн талархаж явдаг төлөв Бурхан намайг өршөөсөн гэдэг энэ зүйл байгаа юм аа гэж. Чи намайг өршөөхүү. Юм чи хязгаартаа шүү. Тэг хүний сайхан сэтгэл хотгийн цэвэр ус хоёр чинь хязгаартаа байдгийг гэж бид нар бол биеинд бол хэлдэг. Гэтэл яагаад Христэд итгэжид бид нар хүмүүсийг тэгж их өршөөж, тэгж их боломж олгож, тэгж одоо эргэн одоо харилцаагаа сэргээж яддаг гэхээр бид өөрсдөө өршөөгдсөн учраас тэр. Учир нь Бурхан биднэрт юу гэж хэлдэг гэхээр итгэл сүсэг дээр ах トゥ усыг инэрлийг нэмээрээ ах トゥ усыг инэрл дээр хайрыг харин заавал хамтдгаараа. Та нар ингээд ах トゥ усыг харилцаа чинь юм ял шиг байж болохгүй шүү. Та нарын ах トゥ усыг харилцаа чинь юм албадлагын байж болохгүй шүү те. Нэг нь за энд өгөхгүй бол болохгүй гэ нөгөөтгөндөө би ах чинь шүү гэдээ авах гээд байж болохгүй шүү. Энэ бүхэн чинь Христийн хайраар төвлөрдсөн тийм хайр байх ёстой шүү. Энэ бүхэнд чинь Христ итгэл бас сүсэг шингэсэн байх ёстой шүү. Энэ бүхнийг бол Бурхан бол Петрээр дамжуулж бидэнд бол сануулж байгаа. Бид Христэд итгэхэд Бурхан намайг өршөөсөн гэсэн энэ итгэл үнэлттэй болохоор бидний зүрх сэтгэлийн суурь маш их зөөлрдөг. Бидний хамгийн дургүй хүн ч гэсэн Бурханы өршөөлийг хүртэж болох юм байна гэсэн тэр дэлхийн ингээд хар цагаан гэдэг тэр бос юмыг ингээд харах тэр нүднээс бид чөлөөлөгдөж эхэлдэг. Хатуу зөөлөн хар цагаан гэж те. Хизээж юудгүй хүн гэж байдгийг ингээд бодож идэл.
Гэтэл тэр хүнийг ч гэсэн бурхан хайрлахаар шийдэх юм бол, өршөөхөөр шийдэх юм бол өөрчлөгдөх гэдэг зүйл бий болдог. Энэ дэлхий дээр Христэд итгэхээс өмнө итгэгчдийг хавчиж байсан олон хүний түүх дурсамжуудыг сонсохоор тэдний өшөө хонцонгийн хажууд, өшөө хонцонгийн эсрэг, тэдний хорсож, дургуутаж, хавчиж, гадуурхаж байсан тэр Христэд итгэгчид ямар хариу үйлдэл үзүүлж ирснийг харсан да. Тэр гэрчлэлийг, тэр мэдрэмжийг, тэр хариу үйлдэлийг амссан да. Христэд итгэсэн байдаг. Тэр бүх гэрчлэлүүдийг цоглуулад ингээд харахаар ах дүүсийг инэрлийг л тэднэрт хариуд нүдүүлсэн байдаг. Дүү минь чи одоохондоо мэдэхгүй байгаа болохоор ингэж байгаа маа. Ах минь дээ. Тэ? Та энэ удаа насалж хаад өнөөдөр ийм зүйлийг мэдэхгүй гэж юу? Бурхан бол надад мэдүүлсэн. Бурхан танд бас мэдүүлэх болтугай гэж. Тэгэхээр энэ Христэд итгэж хүний итгэлээрээ амьдардаг, Христэд итгэж хүний ингээ итгэлээрээ амьдардаг, бас итгэлээрээ хүмүүсийг хардаг энэ байдал нь юу хийж байгаагаа ойлгохгүй байгаа хүмүүсийг хайрж, инэрлж, боломж олох байдлаар илүү илэрдэг. Тиймээс Христэд итгэгч хүн нэг зүйлийг ойлгож авдаг. Бүх зүйл сүсэгтэй хандах хэрэгтэй юм байна. Энэ бүхэнд бурхны оролцоо байж магадгүй. Эсвэл энэ бүхэнд муу сүнсний оролцоо байгаад бурхнаас холдуулахаар оролдож байж магадгүй. Тиймээс инэрл гэдэг энэ сайхан үг нь сайхан сэтгэл гэдэг үгнээс илүү гүн гүнзгий утгатай юм шүү. Учир нь Есүс хэлэхдээ нүгэлтнүүд нэгэн ч гэсэн нэг нэгэндээ зээлдэйн те. Та нар гэмтэй хүмүүс ирнэ хүүхдтэй сайн сайхныг л хийж өгдөг үстэй гэж сануулсан хэлсэн байдаг штэ. Тэгэхээр бид нэр Христэд итгэж хүмүүсийн дотор ах дүүсийн харилцаа бол бурхан бүгдийг өршөө нэгүүлсэн гэсэн хандлага дээр суурилсан, боломж олгосон, өршөөсөн тэр хандлагыг хэлж байгаа гэдгийг өнөөдөр бүгд ойлгож авцгаая. Мэдээж Паул энэ талаар хэлэхдээ би танарт давуу зам зааж өгье. Энэ бол хайрын тухай зам шүү гэж ингэж хэлсэн байна. Харин Петр бол юу гэж хэлж юм гэхээр тэр олон сэндвичийг давхарсан тэр амттан далах шиг тэр энэ Христ итгэлийн үр жимсүүдийг бид нар санал болгохтой үзэлсэн бэ гэхээр ах дүүсийг инэрлийг хайраар одоо ах дүүсийг инэрлэлээр хайрыг нэм. Харин ах дүүсийг инэрлэл чинь итгэл болон сүсэг дээр байх ёстой шүү гэж. Эхлээд итгэл сүсэг байхгүй бол ах дүүсийг инэрлэл чинь гарахгүй. Ах дүүсийг инэрлэл гаргая гэж очивол тэр хайргүйгээр бас гарах боломжгүй шүү гэж хэлж байна. За ингээд бид бүгдөө бүх зүйл мэдэж бол байж чадахгүй шүү дээ. Бид нэг л зүйл нь байж чадна. Эсвэл нэг хэсэг зүйл нь байж чадна. Харин танаар дамжуулан харуулахыг хүсэн ямар ч хандлага үйлс хайраар хийгдэх ёстой шүү гэдгийг ах дүүс минь сануулan энэ өглөө ятгахыг хүсэж байна. Амен. Тэгээд түрүүн пастор маань хийсэн яг л нэг юм сэндвич шиг те маш олон ингээд давхарсан амтд тэр зүйлүүдийг ингээ өрсөн Библийн нэгэн хэсгээс өнөөдөр бид нэр суралцлаа. Тэгээд энд манай нэг сонсогч маань бас ингэсэн байна. Амен. Асуудал тулгарах бүрт илүү их бурхны хайрыг бурханд найдаж, бурхан ямар шудраг, бурхан яаж ажилдгийг үзэж харж мэдэрч илүү их хайрыг мэдэрдэг. Бүх алдрыг хайрын бурханд талархъя гэж бичсэн байна. Тэгээд яг энэ цагт хамтдаа эзний өмнө ирж түн далдар магтаалыг өргөцгөөе. Бидний дунд хайр оршиж нүдэнд минь хайр гэрэлтэй та хайраараа энэ улсыг цэвэрлэн босгож өгөөч ах эгч дүүсийн үнэн хайрыг шинээр бидэнд та ойлгуулаач бидний дунд хайр ба инрэл байг бидний дунд хайр оршиж нүдэнд минь хайр гэрэлтэй та хайраараа энэ улсыг цэвэрлэн босгож өгөөч ах эгч дүүсийн үнэн хайрыг шинээр бидэнд та ойлгуулаач бидний дунд хайр
Амен. Өнөөдөр үгийн цагаараа 2 дугаар Петр номын 1-р бүлгийн 7 дугаар ишлэлээс суралцлаа. Итгэл сүсэг дээрээ ах дүүсэг инэрлийг, ах дүүсэг инэрэл дээрээ хайрыг хамтдаг. Бид итгэгч ах дүүсээ хайрладаг байх ёстой. Итгэгч бид нэр бие биенээ шүүж, бие биенийхээ талаар ховж ив ярих биш. Харин ч бие биенээ илүүгээр хайрлаж инэрдэг байх учиртай маа. Итгэлийн ах дүү өөр хоорондоо хайр дүүрэн харилцаатай байх шиг сайхан зүйл гэж үгүй шүү дээ. Харин ах дүүсэг инэрэл дээр хайрыг хамтдаг гэсэн нь үл итгэгчдэд хандсан хайр юм аа. Өөрөөр хэлбэл итгэгчд бид үл итгэгчдийг ч гэсэн хайрладаг байх ёстой гэсэн үг. Бурхан тэднийг хайрладаг шиг бид ч бас хайрлах ёстой. Хамтдаа эргэн тойронд байгаа үл итгэгч ахын дүүсээ хайрлая. Энэ хайраа тэдэнд сайн мэдээ тарааж харуулцгаая. Халелуя. Зөвхөн одоо нөгөө нэг итгэгч гэсэн гэр бүл дотроо тэгээ бие биенээ хайрлаад бие биендээ туслаад тийш. Харин таныг хүрээлж байгаа үл итгэгч тэдгээр хүмүүсийг ч гэсэн хайрал гэж эзэн биднийг энэ газарт таныг энэ газарт тань байлгаж байгаа шүү гэдгийг битгий мартаарай. Тэгээд танаар дамжуулан Бурхны хайр тэдгээр хүмүүст хүрэх болтугай. Аамен. За бүгд хамт залбирая те. Их эзэн минь таны хайр инэрлээгөө. Намайг хайрлж, намайг ойлгож, надад боломж олгодог олон хүмүүсийг өнгөрсөн он жилүүдэд амьдрал руу маань илгээж өгч ирсэн учраас баярлалаа. Миний уучлалт гуйгаагүй, миний хинэггүй загинсан, миний юу ч сонсоогүй юм шиг эсвэл одоо те юу ч мэдрээгүй юм шиг албаар одоо гүжүүдлэн өнгөрүүлэхэд намайг дэсэж твцсэн, миний эсрэг муу зүйл хийгээгүй, надаас хариугаа авахаар зүтгээгүй тэдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн тань талархахыг хүсэж байна. Харин тэдгээр хүмүүст хийсэн муу зүйлийнхаа төлөө эзэн таны өмнө яг энэ цаг мөчид бас гэмшин залбирч байна. Өнөөдөр бид итгэл дээр ах дүүсэг инэрлийг нэмэх тухай ярьлаа. Өнөөдөр намайг Христэд итгэсэн гэдгийг, бидний Христэд итгэсэн гэдгийг олон хүмүүс мэддэг болсон. Тэдгээр хүмүүст яаж ханддаг вэ гэдгийг сургаарч хамаагүй багаар сонссон байгаа. Тэгтэл өнөөдөр бид өөрсдийн эзэн таны хүмүүст хэрхэн хандаж, хэрхэн хайрлж, тэдний төлөө хэрхэн үнэхээр өгөөмрөөр загнаж, тэдэнд инэрлийг үзүүлж, өршөөлийг үзүүлж, бас тэдэнд сайн сайхныг зориулдаг байсныг чинь бид дуурайж хүмүүст тэгж чадахгүй байгаа бол та биднийг уучлаач, та биднийг урамшуулж өгөөч гэж дайсгуулж байна. Хайрыг хөрөхгүй байхад туслаач. Уучлал болон өршөөлийн зүрх сэтгэлээ алдаж хатуурахгүй байхад туслаач гэж дайсгуулж байна. Энэ өглөө бид хамтдаа залбирэн гуйж байгаа зүйл нь биднээр дамжуулан хэнийг хайрлахыг хүсэж байна. Тэр хүнийг хайрлахад эзэн минь та биднийг урамшуулж өгөөч. Тэр хүнийг өрөөхөд та бидний гарт өгөх ёстой зүйлийг та бэлдэж өгөөч. Хүмүүстэй хамт зүтгэхэд ямар хаалгаар хинтээ яаж орох ёстойг ойлгох тэр мэрэгэн ухааныг өгөөч. Хэнийг муусан суруу татаж, зовоож, дарлаж, боолчилж бас хүндэгтүү дарамт нь байлгаж байгааг анзаарч хараад ах дүүсэг хайр инэрлийг үзүүлж хамт байж даван туулахтан туслахад та тусалж өгөөч. Энэ өглөө бид залбирэн гуйж байна. Эзэн Есүс тантай хамт байхыг, тантай адилхан болохыг хүсэж байна. Есүсээ та биднийг өөрчлөн шинжилж өгөөч. Таны гайхалтай аврагч нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.